Өнөөдөр дэлхийн автомашины салбар шинэ эрен үе рүү эргэлт буцалтгүй шилжиж байна. Шатхууны үнийн өсөлт, хэрэглэгчдийн хэрэгцээнд их өөрчлөлт, технологийн хурдастай хөгжил нь автомашины зах зээлийг илүү ухаалаг, хэмнэлттэй, тогтвортой шийдэл рүү чиглүүлж байна. Тиймээс ч цахилгаан болон хосломол хөдөлгүүртэй автомашин дэлхийд даяар хүмүүсийн гол хэрэглээний нэг болжээ. Ийм хосломол хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгчдийн тэргүүн игнэнд BYD брэнд инновац, технологи, тогтвортой хөгжлийн шинэ стандартыг тодорхойлж дэлхийд борлуулалтаараа тэргүүлж байна. Сайн байцгаана уу? Сайн моторсын өгөөмөр байна. Өнөөдөр манай Сайн моторсын хамт олон BYD группийн уралгаар жил болгон зохион байгуулагддаг Аз намхан 7 бүсийн албан ёсны дистрибьюторуудын чуулга болцоонд оролцохоор бүгд найрамдах хятад ард улсыг зорж байна. Аяллаа эхний цэг Хинан мужийн Жинжоу хот. Бүгд найрамдах хятад ард улсын төв хэсэгт орших 3000 гаруй жилийн түүхтэй Жинжоу хот нь Хинан мужийн нийслэл төдийгүй тээвэр, логистик, үйлдвэрлэлийн стратегийн чухал төв юм. Энэ хотод байрлах BYD брендийн D-Space технологийн төв нь ойролцоогоор $28 сая хөрөнгө оруулалттай 15,000 м2 дотоод талбай, 8,500 м2 гадаад орчны байгууламж бүхий шинэ эрчим хүчний автомашины технологи, инновац, хөгжлийг нэг дөр харуулсан интерактив шинжлэх ухааны цогцорчин ажээ. Сайн моторс компани төлөөлөл D-Space технологийн төвд Blade батарейн технологи, E-платформ, архитектур ухаалаг жолоодлогын системүүд, автомашины батарейг 10-аас 70% хүртэл ердөө 5 минутын дотор цэнэглэх боломжтой BYD-гийн супер цэнэглэгч гэх мэт шилдэг технологиудтай бодитор танилцсны дараа эдгээр технологи бодит үйлдвэрлэл дээр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцсан юм. 22 км2 талбайг хамарсан 98% автоматжуулсан үйлдвэртэй автомашины батарей, мотор, цахилгаан удирдлагын систем зэрэг гол технологиудыг нэг дөр үйлдвэрлэдэг интеграцчлсан бүтцийг бүрдүүлж жилд 600 мянган автомашин үйлдвэрлэдэг байна. Ирээдүйд 1 саяас дээш хүчин чадалд хүрэхийг зорж байгаа энэ үйлдвэр нь BYD-гийн дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг тодорхойлж байгаа юм. Бодит нөхцөлд тусгайлан байгуулагдсан туршилтын талбайд жолоодлогын туршилтын хөтөлбөрийн дагуу BYD-гийн технологи, инженерчлэлийн шийдлүүдийг туршиж гүйцэтгэлийг шууд мэдрэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог байлаа. Мөн хурдны зам дээрх туршилтын үеэр цахилгаан хөдөлгүүрийн хурдтгал, шууд хариу үйлдэл, жолоодлогын тогтвортой байдал зэрэг нь өндөр түвшинд байгааг нотлон харуулсан юм. 496 км/цаг хурдтай дэлхийн хамгийн хурдан цахилгаан автомашин болох Yangwang U9 загварыг туршиж үзсэн нь энэ өдрийн бас нэг онцлог үйл явдал боллоо. Тусгай тестийн бүсэд шарвалтын эсрэг болон огцон маневрын туршилтууд, автомашины тогтвортой байдал, бартаа замын туулах чадвар, гүйцэтгэлийг бодитоор туршиж, автошоу үзүүлбэрүүдийн үеэр BYD автомашинуудын хөдөлгөөний динамик, жолоодлогын хяналтын нэрвчлэл, технологийн нэгдсэн ажиллагааг үзүүлбэр хэлбэрээр харуулсан нь сонирхол татсан юм. Ийхүү жолоодлогын туршилтын хөтөлбөрөөр BYD-гийн технологи, инженерчлэлийн шийдлийг бодитоор мэдэрсэн ач холбогдолтой байлаа. Аяллаа дараагийн цэг бүгд найрамдах хятад ард улсын технологи инновацийн төв Шэньчжэн хот. Шэньчжэн хот нь 40 жилийн дотор жижиг суурьнгаас дэлхийн хэмжээний технологи эдийн засгийн төв болтлоо хөгжижээ. Олон улсын бизнес худалдааны чухал зангилаа болсон Шэньчжэн хот дахь BYD компани төв офисоос дараагийн аяллаа эхлүүлсэн юм. Энд BYD-гийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох шинэ технологийн шийдлүүд, олон улсын зах зээлийн бодлого нэг дур төвлөрдөг бөгөөд компани дэлхийн хэмжээний үйл ажиллагааг энэ төвөөс өдөрдөн чиглүүлдэг ажээ. Энд бид эхлээд автомашины аюулгүй байдлыг туршдаг Ослын туршилтын төвд танилцлаа. Энэ төвд автомашиныг хамгийн хүнд нөхцөлд туршиж, аюулгүй байдлын гүйцэтгэлийг бодитоор шалган үнэлдэг. Эдгээр туршилтын үр дүнд их биеийн хийцийг улам бат бөх болгож, зорчигчийг хамгаалах систем, идэвхтэй болон идэвхгүй аюулгүй байдлын шийдлүүдийг сайжруулан илүү найдвартай автомашин бүтээж байна. Ийхүү Шэньчжэн хот дахь төв офис болон туршилтын төвд танилцсан нь BYD компани технологи, инновац, аюулгүй байдлын бодлогыг илүү гүн гүнзгий ойлгох боломжийг олгосон юм. Хөтөлбөрийн сүүлийн өдөр нь хамгийн чухал хэсэг болох Аз намхан 7 бүсийн BYD дилер конференц зохион байгуулагдаж, BYD брендийн албан ёсны дистрибьюторуудыг нэг дур нэгтгэсэн олон улсын чуулга уулзалт боллоо.
Чуулганы үеэр 2025 оны амжилтаа дүгнэж, 2026 оны өсөлтийн стратеги дэлхийн зах зээлийн чиг хандлагыг BYD-гийн төв офисоос албан ёсоор танилцууллаа. BYD-гийн үүсгэн байгуулагч Wang Chuanfu тус чуулганд өөрийн биеэр хүрэлцэн ирж, ирээдүйн хөгжлийн стратегийн талаар илтгэл тавьсан нь чуулганы онцлог хэсэг байлаа. BYD брэнд нь олон улсын зах зээлийн өсөлтийн хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын зах зээлд 2025 онд нэвтэрснээс хойш богино хугацаанд 6,000 гаруй автомашин борлуулж, шин зах зээлд амжилттай байр сууриа бэхжүүлж байна. Мөн 2026 онд Япон улсын зах зээл дэх дараагийн шатны өргөтгөлийн стратегийг энэ үеэр онцлон танилцуулсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэлхийн автосалбарын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшлиг илүү гүнзгий ойлгох боломжийг бүрдүүлсэн юм. Энэ чиг хандлагын хүрээнд дэлхийн хэмжээний хөгжлийн чиг хандлага Монголын зах зээлд ч бодитоор хэрэгжиж, Сайн Motors компани олон улсын стандартын 4S showroom, засварын мэргэжлийн баг, цогц үйлчилгээнд тулгуурлан дэлхийн жишгт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодын хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Монгол хүнд шинэ машин. Сайн Motors.